Орой мэндийг хүргэе үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр пүрэв гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Засгийн газарт сайд нар солигдох асуудал хойшилж хүлээлт өндөр хэвээр байна. Ардчилсан нам улсын хурлын даргаыг сонгох нь ялсан намын дотоод асуудал биш гэж мэдгдлээ. Үндэсний баялагын сангийн тухай хууль таны болон таны хүүхдийн ирээдүйн баталгаа. Ираны тагнуулын сайд Израилийн цохилтод өртөн ам урагджээ. Аргентин улс албан ёсоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарлаа. Кубад 29 цагийн дараа цахилгаан эрчим хүчийг сэргээлээ. Өнөөдөр улсын хурлын чуулганы хуралдаанаар боловсрол эрчим хүчний сайд нарыг шинээр томилох асуудлыг хилэлцгээр товлсон ч эрт бүрдээгүйгээс хойшилж энэ үеэр нэр нь яригдж буй улсын хурлын гишүүн найдлаа болон өмнө нь тус салбарын сайдаар ажиллаж байсан энх хамгаалалт нарт ямар хүлээлт тавьж байгаа талаар улсын хурлын зарим гишүүдээс тодрууллаа. Засгийн газрын төвшин дээрх хоёр салбарт шинэ удирдлага томилох шаардлага үүсэж байгаа бөгөөд боловсролын сайдаар өмнө нь ажиллаж байсан туршлагатай энх хамгаалан эрчим хүчний сайдаар улсын хурлын гишүүн найдлаа нарыг томилох талаар улс төрийн төвшөнд ярилцсан талаар их сурвалжууд мэдээлж байна. Гэвч уг асуудал өнөөдрийн чуулганы хуралдаанд ороогүй сайд нарын томилго тодорхой хугацаагаар хойшлох нөхцөл үүсгэжээ. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан улсын хурлын гишүүдээс шинэ сайд нар томилогдвол ямар хүлээлт тавьж байгааг тодруулсан байна. Тухайлбал улсын хурлын гишүүн хувь зүй байнгын орооны дарга цогтбаатар салбар хүрт бодлогын залгам чанарыг хадгалах хариуцлагатай тогтвортой удирдлага чухал гэдгийг онцоллоо. Энх хамгаалалтын сайд боловсролын сайдын ажлыг сайн л хийж байна шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол надад нэг одоо хийж чадахгүй гэж хэлэх зүйл байхгүй. Урд хийжсэнээр нь л дүгнэ шүү дээ. Аливаа юм. Тэгэхээр урд бол сайн л хийжсэн. Ялангуяа манай одоо скватер дүүрэг дээр бол хийжсэн ажлынхын үр дүн яг тойрог дээр мэдрэгдэжсэн шүү. Тэгэхээр тэн дээр бол асуудал болоо. Найдлаа нэр дэвшигчийн хувьд бол өөрийгөө хэн болохыг яаж хийж чадгаа харуулах хугацаа л урд нь байна да. Түүнээс би одоо өстой тэрэн дээр бол ийм тийм гэж хэлж мэдэх юм болоо. Найдлаа гэдэг хүнийг би өөрөө хувь хүний хувьд бол тань боловсролтой мундаг залуу. Энэ ажил дээр яахыг бол би өстой өөрчилж хэлж мэддэг. Мөн улсын хурлын гишүүн Эрдэнэт боловсрол болон эрчим хүчний салбар нь нийгэм эдийн засгийн суурь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чухал салбарууд гэдгийг тодтогч шинэ сайд нар бодлогын тодорхой шийдэл гаргаж үр дүнтэй ажиллах шаардлагатайг онцолсон байна. Ялангуяа боловсролын салбарт сургалтын чанар, хүртээмж, багш нарын нийгмийн баталгаа, бодлогын тогтвортой байдал, мөн багш нарын цалин зэрэг асуудал хүлээлт үүсгэж байгаа талаар дурдлаа. Багш нарын цалин бол одоо яг үндсэн цалин бол нэг сая 800 2 сая одоо 200 хавцаа байгаа шүү дээ. 2 сая хэрцэг болголоо гэж бодоход бодитоор яг одоо нэмэгдэхэд нэг 200-аас 450 500 орчим мянгаар нэмэгдсэн байлээ. Гэтэл багш нарын хүлээлт маань үндсэн цалингаасаа гадна ажилласан жил зэргийн нэмэгдэл за мөн одоо илүү цаг гэдэг юм хоол унаа гэдэг юм энэ хуучин авч ирсэн бас зарим цалингуудаа тэр шин нэмэгдсэн үндсэн цалингаас л авъя гэдэг ийм л маргаан үүсчихэд байна. Нөгөө талаас сайд нарын огцрох шинээр томилогдох үйл явц нь улс төрийн тохиролцоо нам хоорондын тэнцвэртэй холбоотойгоор удаашрах хандлагатай байгаа нь төрийн бодлогын залгамж чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж байгааг ажиглагчид хэлж байна. Боловсрол болон эрчим хүчний салбарын сайд нарын өөрчлөлт нь зөвхөн хүний томилгооны асуудал бус бодлогын чиглэл салбарын тогтвортой байдлыг тодорхойлох чухал шийдвэр болж байна. Гэвч чуулганы эрт хүрээгүй шалтгаанаар хилцэх асуудал хойшилж буй улс төрийн хариуцлага парламентын сахилга батад шүүмжлэл дагуулах үндэслэл болж байна. Ийм чин сайд нарыг томилохдоо зөвхөн улс төрийн тохиролцоонд бус бодлогын чадамж салбарын бодит хэрэгцээнд тулгуурлах шаардлага улам бүр тодорч байна. Ардчилсан намаас өнөөдөр 4:11 мэдээллийн цагаар дамжуулан улсын хурлын дарга намын даргын албыг хавсарч гүйцэтгэхийг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлж парламентын спикер нь намын нөлөөлөлс ангид төвийг сахисан байх ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж байгаагаа мэдгдлээ. 4.1 хэвлэлийн баг хурлын үеэр тус намын дарга цогтгэрэл улсын хурлын даргаыг сонгох нь ялсан намын дотоод асуудал биш. Энэ бол парламентын нийт гишүүд цаашлаад ард түмний төлөөллийг тэнцвэртэй хангах институцийн асуудал хэмээн онцолсон юм. Тэрээр цааш нь өмнө нь улсын хурлын дарга болон намын даргын албыг хавсарч байсан жишгүүд нь буруу байсан гэж үзэж байгаа илэрхийлж, буруу жишгийг давтах нь төрийн хямрал, улс төрийн тэнцвэр алдагдах нөхцөлийг бүрдүүлдгийг санууллаа. Тухайлбал энх хулт, зээнх хулт нарын үед үүссэн улс төрийн нөхцөл байдлыг дурдан намын болон төрийн эрх мэдэл нэг төв төвлөрөх нь эрсдэл дагуулдаг гэж байр сууриа илэрхийллээ.
Мөн амар ойсгол нь намын дарга болох үед уг асуудлыг анханаас нь тавьж байсан бөгөөд энэ нь улс төрийн ашиг сонирхлоос бус зарчмын байр суурь гэдгийг онцолсон юм. Түүнчлэн олон улсын жишээг дурдж парламентын спикер намын харьяалаас ангид байх шаардлага Их Британи, Япон зэрэг оронд мөрдөгдгийг хэллээ. Арчил намын бүлгээс өнгөрсөн нэгдэх өдөр бас тодорхой байр суурь илэрхийлж улсын их хурлын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр суурийг бид нар маш тодорхой илэрхийлж чулууны нэгдсэн хуралдаанд энэ тохиолдолд Монгол Ардын намын даргыг хавсран гүйцэтгэж байгаа ажлаа өгтөл нь бид нар оролцохгүй гэсэн шаардлагынхаа хүрээнд дарсан ажиллаж байна. Гэхдээ энэ улсын их хурлын нэгдсэн чуулганы үйл ажиллагаанд бид нар бас гэдэг шийдвэрийг гаргаад ажилласан. Бид нар энэ буруу жишгийг засах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Харин улсын их хурл дахь Арчил намын бүлгийн дэд дарга Тэмүүжин парламентын мөн чанарын талаар тайлбарлахдаа парламентын спикер бол захирагч биш, харин гишүүдийн дуу хоолойг тэнцвэртэй хүргэх зохицуулагч хэмээн тодорхойлов. Түүний эснээр парламент нь 126 гишүүний эрх тэгшээр суурилдаг байгууллага бөгөөд олонхын шийдвэр давамгаалагч цөөнхийн дуу хоолой адил түвшинд сонсогдох ёстой гэж мэдгдлээ. Тэрээр мөн Монгол парламентын спикерийг дарга гэх ойлголтоор хүлээн авч захирах шинжтэй институт болгон ойлгож байгаа нь өөрөө алдаа хэмээн шүүмжилж парламентын үндсэн 3 чиг үүрэг болох төлөөлөх, хууль тогтоох, хяналт тавих механизмыг тэнцвэртэй хэрэгжүүлэхэд спикерийн төвийг сахисан байр суурь чухал гэдгийг онцолсон юм. Арчил намын зүгээс Монгол Ардын намын даргаыг улсын хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа бөгөөд энэ нь парламентын үйл ажиллагааг гацаах зорилготой бус харин институцийн зарчмыг хамгаалах алхам гэж тайлбарллаа. Парламентын спикерийг намаас нь төдгөлзүүлдэг шууд чи намгүй гэж хэлдэг. Намгүй хүн бол намын дотоод асуудалд орохгүй, намын дотоод сонгуульд оролцохгүй, намын дарга ажил хийхгүй. Тийм учраас төвийг сахисан бие даасан байж чаддаг. За ийм улс орнууд бол Англи, Япон байна. Жохон айдуу зохицуулттай намаас шууд төдгөлзүүлдэггүй боловч намын харьяал нь хэлбэрийн төдий байдаг. Намын дарга болчих юм бол гадаа айлчлалтаа намын дарга нь яваад мөн парламентын дарга нь яваад сонирхол хүчил үүссэн шүү дээ. Хэвдрүү гараад үг хэлэхдээ намын дарга нь яриад байгаа юм уу, парламентын спикер нь яриад байгаа юм уу, сонирхлын зөрчил үүснэ гэсэн. Ийм хоригуд байжээд сая парламентын мэтгэлцээ, төлөөлөл, засгийн газрын үр ашигтай хяндаг энэ тогтцооны авилгаас ангид парламентаас оршин тогтох боломжтой болдог. Арчил намын гаргаж буй энэхүү байр суурь нь Монголын парламентын тогтолцооны мөн чанар, эрх мэдлийн хуваарлалт, институцийн бие даасан байдлын асуудлыг дахин хөндөж байна. Нэг талаас спикерийн төвийг сахисан намын нөлөөллөөс ангид байх шаардлага нь ардчилсан парламентын суурь зарчимд нийцэгч, нөгөө талаас улс төрийн бодит нөхцөлд хэрэгжилтэн маргаантай хэвээр байна. Ийм дууг асуудал нь зөвхөн нэг албан тушаалтын томилгооны хүрээнд бус Монголын парламентын засаглалын чанар, улс төрийн соёлын төвшинг тодорхойлох өргөн хүрээний маргаан болон үргэлжлэх хандлагатай байна. Хуулийг төвчээр болон үндэсний баялагын сангийн тухай хуулийг өнөөдөр тайлбарлан хүргэх болно. Бид эх орны баялаг ард түмний мэдэлд байна гэж үндсэн хуулиндаа тунхагласан. Тэгвэл энэ тунхаг амьдрал дээр хэрхэн хэрэгжих вэ? Миний, таны хүүхдийн халаасанд энэ баялаг ямар хэлбэрээр очих вэ? Энэ асуултанд хариулт өгөхөөр бид өнөөдрийн дугаарыг бэлтлээ. Үндэсний баялагын сангийн тухай хууль нь Монгол Улсын иргэн бүрийн ирээдүйн санхүүгийн дархлааг тогтоох мега төсөл юм. Хуулийн 9-р зүйлд үндэсний баялагын санги 3 тусдаа зориулалттай сан болгон хуульчилсан. Балбал ирээдүй өвсөн. Энэ бол бидний алс ирээдүйн хадгаламж юм. Өнөөдөр бид байгалийн баялагыг ухаа зарж байна. Гэхдээ 50-100 жилийн дараа баялаг дуусна. Тэр үед бидний ач зээнэр яах вэ? Тэдэнд зориулж өнөөдрөөс мөнгө хадгалж дэлхийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж арвижуулахыг энэ сан хариуцдаг юм а. Хуулиар амнат буюу ашигт малбарын нөөц ашигласны төлбөрийн 65% нь шууд энэ сан руу ордог. Өөрөөр хэлбэл энэ орлогыг бид өнөөдөр өрөхгүй харин ирээдүрөөгөө илгээж байгаа хэрэг юм. Хөгжлийн сан. Энэ бол манай улсын бүтээн байгуулалтын сан юм. Зам байрах, цахилгаан станц босгох, стратегийн томоохон төслүүдийг хөтлөхөд эндээс санхүүжилт гардаг. Хөгжлийн сан зузаан байж гэмээн улс орн маань бусдаас хамааралгүй хүчрхэг эдийн засагтай байх болно гэдг нь ойлгомжтой. Хуримтлалын сан. Харин энэ сан иргэн бүрийн нэр дээрх данстай шууд холбогдох хамт сан бөгөөд төрийн өмчит компаниудын ашигаас иргэн бүрт хувь бүрдэх гол механизм нь энэ сан юм. Хуулийн 4.1-6 заасуу хуримтлалын нэрийн данс гэдэг бол Монгол Улсын иргэн бүр төрөөс нээж өгөх тусгай данс юм а. Энэ дансанд мөнгө яаж цуглах вэ? Төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудын ногдол ашигын 34% нь шууд энэ сан руу урсаж ордог. Өөрөөр хэлбэл Эрдэнэт оюу толгой 5 толгой ашигтай ажиллах тусам таны нэр дээрх дансны тоо нэмэгдэнэ гэсэн үг юм. Гэхдээ нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ мөнгийг бэлнээр нь аваад дэлгүүр орох боломжгүй. Учир нь бэлэн мөнгө тараахан зах зээл дээрх барааны үнийг хөөргөдөж, эцсийн дүндээ иргэдийн халаасан дэх мөнгөний үнцнийг өгөө хийдэг. Тиймээс хууль тогтоочид энэ мөнгийг иргэдийн амьдралын чанарыг бодиттой дээшлүүлэх дараах 3 гол салбарт зарцуулахаар хуульчилжээ. Тухайлбал та нэрийн данс дах мөнгөө сургалтын төлбөртөө шууд шилжүүлж болно. Энэ нь айл гэр бүлийн төсөвт ирдэг хамгийн том дарамтыг хөнгөлж байгаа хэрэг юм.
Мөн хуулиар зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг энэ данснаас төлөх боломжтой. Эрүүл мэндийн даатгалаас гадуур хөндөр өртөгтэй хавлгаа шинжилгээнд энэ хуримтлал таны аймнаас эрүүл мэндийн баталгаа болж байгаа хэрэг юм. Түүнчлэн залуу гэр бүлүүдэд тулгардаг гол бэрхшээл бол ипотекийн зээлийн урьдчилгаа 30% байдаг. Тэгвэл хуулийн дагуу та өөрийн нэрийн насны хуримтлалаар энэхүү урьдчилгааг төлөх эсвэл зээлийн хүүг хөнгөлөх боломжтой. Энэ бол түрээсийн байрнаас өөрийн гэсэн орон сууцтай болох хамгийн лүт зам юм а. Үндэсний баялагын сангийн мөнгийг хэн манах вэ? Мэдээж их хэмжээний мөнгө яригдж байгаа газар авилга орохыг хэн нэгэн дарга үрчвэ гэсэн болгоомжлол иргэдийн дунд байх нь гарцаагүй. Тэгвэл үндэсний баялагын сан жил бүр олон улсын нэр хүндтэй аудитын компаниар шалгуулж, тайлангаа улсын хурд болон ард иргэдэд нээлттэй танилцуулах үүрэгтэй. Тэрч байтугай иргэн та ийм Монголиа системээр нэвтэрч өөрийнхөө нэрийн дасанд хідэн төгрөг байна. Тэр нь хаанаас орж ирсэн, ямар хөрөнгө оруулалтад ашиглагдж байгааг 24 цагийн турш хянах боломжтой юм а. Энэ бол шилэн баялаг юм. Өнөөдрийн байдлаар үндэсний баялагын санд 6.8 их 80 төгрөг төвлөрөөд байна. Засгийн газраас эрх дөрөвдүгээр сар зохион байгуулах зөвлөлтөн шийдэл санал асуулгын нэг гол зорилго нь энэ мөнгийг иргэддээ илүү хүртээмжтэй болгох, хэрэгцээт салбарт нь хурдан гаргах механизмыг ард түмнээр хилцүүлэх явдал юм а. Тиймээс иргэн бүр энэ санал асуулгад идэвхтэй оролцох нь баялагын өгөөжийг хүн бүрд тэгш хуваарлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм а. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцөх энэ оны 2 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан олон улсын SWOT Challenge тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзсан баяр хүргэлээ. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн 48 улсын 109 баг өрсөлдснөөс Монгол Улсыг төлөөлөн төрийн тусгай хамгаалтын газар, цагдаагийн ерхий газар болон дотоодын цэргийн нийт 44 албан хаагч оролцсон юм. Тэмцээний үеэр төрийн тусгай хамгаалтын газрын тамирчид уулын дугуйтай таахдаг ажиллагаа төрөлд хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр 41-р байрт шалгарчээ. Ерөнхийлөгч зэвсэг түвшний ерхий командлагчийн хувьар Монгол цэргийн ур чадвар төсвөр хатуужлыг олон улсад таниулсан талархал илэрхийлж цаашид бэлтгэл сургуулилт орчин үеийн зэвсэглэлээр хангахад бүх талаар дэмжих амлалаа. Мөн тэрээр албан хаагчдад Монгол цэргийн өдөр болон орчин цагийн зэвсэг түвшин үүсэж хөгжсөний 105 жилийн ой мэдчилгээг дэвшүүллээ. Улсын хурлын дарга учрал олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Алиана Валигураг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар үндэсний баялагын сан олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай бие даасан хуулийн төслийн талаар санал солилцлоо. Монгол улс авилгын индексийг бууруулах зорилтын хүрээнд уул уурхайн компаниудын гэрээ, тусгай зөвшөөрөл, санхүүгийн мэдээллийг нээлттэй болгох хэрэгцээ орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөл нь зөвхөн уул уурхай гэлтгүй ан амьтан улс ойн нөөц зэрэг байгалийн баялагын бүх салбарыг хамрах бөгөөд хаврын чуулганаар өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Хатагтай Алиана Валигура Монгол улсыг ил тод байдлыг сайн хангадаг орнуудын нэг хэмээн саншааж, хуулийг хилэлцэх шатанд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Хууль батлагдсанаар мэдээллийн нэгдсэн сан үүсэж, оролцогч талуудын хариуцлага наривчлагдсан тогтоох ач холбогдолтойг талууд онцоллоо. Харилцаа холбооны зохицуулах хороо нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон ТЭСО групп хамтран хүүхдийг цахим орчимд хамгааллын төслийг амжилттай хэрэгжүүлж дуслаа. Төслийн хүрээнд хүүхдийн насны онцлог тохирсон эцэг их багш нарт зориулсан цуврал видео хичээлүүдийг бүтээж улсын хэмжээнд 887 сургуульд түгээхээр боллоо. Судалгаагаар хүүхдүүдийн 87% нь цахим халдлага дүртдөгч, тэдний 59% нь эцэг ихтэй энэ талаар хэлдэггүй болох нь тогтоогдчихэ. Түүнчлэн багш нарын 33% нь цахим хүчирхийлэл дүрцсэн хүүхдэд зөвлөгөө өгөх чадвар дутмаг байгааг судалгаа харуулсан байна. Иймд эдгээр видео хичээлүүд нь сурагчдын заавал судлах агуулга болохоос гадна насанд хүрэгчдийн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Төслийн 350 сая төгрөгийн санхүүжилтийг ТЭСО групп нийгмийн хариуцлага хүрээнд гаргасан бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас хувийн хвшлийн энэхүү идэвхтэй оролцоог сайшаажээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр дотоод үйл явдлын мэдээлэлээ хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Лав гарагта Израилийн Батлан хамгаалахын сайд Израиль Кац Ираны тагнуулын сайд Исмаил Хатибыг хөнөөсөн талаараа мэдэгдсэн байна. За Израилийн Батлан хамгаалахын яамны мэдээлснээр Ираны тагнуулын сайд Исмаил Хатиб нь сүүлд Иранд болсон дотоодын эсэргүүцлийн жагсааллын үеэр жагсаагчдыг дарах, баривчлах, амь насыг нь хөнөөх чухал үүрэг гүйцэтгсэн гэж мэдээллээ. За тэрээр 2021 онд ерөнхийлөгч агсан Ибрахим Раисигийн томилгоогоор Батлан хамгаалахын сайд болж байсан бол
Алийн хамны агсан болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтны удирдлагын дор тагнуулын яам болон дээд удирдагчийн тамгын газар төрөл бүрийн өндөр албан тушаал хашиж байсан гэж. Түүнийг Америкийн нэгдсэн улс болон Америкийн холбоотнуудын эсрэг кибер халдлагын үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаж Америкийн нэгдсэн улсын сангийн яамны зүгээс 2022 онд 20 арга хэмжээ авч байсан байна. Ийхүү Ираны тагнуулын сайд Исмаил Хатиб нь тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларишаны Басиж хагас зэрэгцсэн хүчний дарга Голомрез Солиманы нарын араас Израилийн агаарын цохилтод өргөцсөн Ираны 3 дахь өндөр албан тушаалтан болж байна. Түүнийг амиа алдсныг Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан мөн батлан мэдэгдсэн байна. Масуд Пезешкиан X хуудсанда Ираны ард түмэнд хандаа эмгэнэл илэрхийлээд бидний үйл хэрэг өмнөхөөсөө илүү тууштай өргөжлөх болно хэмээн бичжээ. За Ираны тагнуулын сайд өргөцсөн мэдээлэл гарснаас хэдэн цагийн дараагаар Израилийн арим Ираны асар том байгалийн орд болох Өмнөд Парсын талбайд агаарын цохилт өгснөөр ойрхон донуудын мөргөлдөөний урсгал байдал улам эрчимжээд байна. За дэлхийн хамгийн том тооцогддог энэхүү байгалийн орд бүхий талбайг Иран улс хөрш Катарта хувааж хамтран ашигладаг. За удалгүй мөн Катарын төрийн өмчөд эрчим хүчний Катар Энержи компани Рас Лафан дахь байгалийн хэм байгууламжид нь Ираны хариу агаарын цохилтын улмаас их хэмжээний хохирол учраад байгааг мэдээлсэн байна. За Катарын гадаад хэргийн яамны зүгээс Ираны харгас халдлагыг буруушааж өөрийн улс дахь Ираны цэргийн атташе болон аюулгүй байдлын асуудал хариуцсан атташиг 24 цагийн дотор тус улсаас гарч явах шаардлагыг хургуулсан байна. Ийхүү Иран болон Катарын байгалийн хэм томоохон орд газар байгууламжууд агаарын цохилтод өртснөөр дэлхийн зах зээл дээрх түүхийн газрын тосны үн өсөж нэг баррелд $110 хүрээд байна. Дараагийн мэдээ хүргэе. Аргентин улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор гараад байна. За энэ талаар Аргентины гадаад харилцааны сайд Пабло Кирно энэ сарын 17-ны өдөр мэдэгджээ. За тэрээр нийгмийн сүлжээгээр дамжуулан хийсэн мэдэгдэлтэй Аргентин улсын дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах шийдвэр албан ёсоор хүчин төгөлдөр болсныг мэдээлэхийн сацуу Аргентин улс нь хоёр талын хэлэлцээр болон бүс нутгийн механизмын хүрээнд олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж эрүүл мэндийн бодлогын бие даасан шийдвэр гаргах эрхээ хамгаална гэдгийг онцолжээ. Иргэн сануулхад яг 1 жилийн өмнө 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Аргентины гадаад харилцааны яам дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах шийдвэрээ нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргад албан ёсоор мэдэгдэжсэн бөгөөд Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей үндэсний тусгаар тогтнолыг нэн тэргүүнд тавьж гадны нөлөөллийг бууруулах хүчин чармаалтын хүрээнд инхүү тус улс нэгдсэн улсын байгууллагын дүрмийн дагуу мэдээлэл хүргүүлснээс хойш 1 жилийн дараа тус байгууллагаас албан ёсоор гарч байна. Энэхүү шийдвэр нь COVID-19-ийн менежментийн талаарх санал зөрөлтөө ялангуяа Аргентин улсын цар тахлын хөл хорионы эсрэг байр суурь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжилгээ ухааны бие даасан байдалд эргэлзэж ихсэнтэй холбоотой гаргасан шийдвэр байсан юм а. Сүүлийн мэдээ хүргэе. Куб улсад энэ 7 хоногийн даваа гарагт орон даяар тог цахилгаан тасарсан бөгөөд түүнээс 29 цагийн дараагаар цахилгаан эрчим хүчийг сэргэж чадсан байна. За тус улсын эрчим хүчний албаныхан улсынхаа хамгийн том дулааны цахилгаан станцыг хэвийн ажиллагаанд оруулж нэгдсэн сүлжээг сэргээсэн талаараа мэдээлсэн бөгөөд Кубын 10 сая гаруй иргэн олон цагийн турш эрчим хүчгүй байсны эцэст орон нутгийн цагаар мягмар гарагийн орой цахилгаантай зоолгочээ. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэж байгаа эрчим хүч маш бага хангалтгүй байгаа учраас цаашдаа цахилгааны хязгаарлалт үргэлжилж болзошгүй байгааг албаныхан анхааруулсан байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Кубад нийлүүлэх газрын тосыг зогсоосон бөгөөд Куб улсын эрчим хүчний салбар тэр чигтээ газрын тосноос хараат байдаг тул үндсэндээ тус улс цахилгаан эрчим хүчний аюулд ороод байна. Дональд Трамп мягмар гарагт хийсэн мэдээлэлдээ Кубын өнөөгийн нөхцөл байдал тааруу байгаа бөгөөд одоогоор тэд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хэлэлцэж байгаа. Америк тун удахгүй Кубад чиглэсэн тодорхой арга хэмжээ аавна гэж мэдэгдсэн бол Кубын ерөнхийлөгч Мигель Диаз Канел Америкийн нэгдсэн улсыг шүүмжилж Куб улсыг өдөр бүр сүрдүүлж манай улсын байгалийн баялаг өмч хөрөнгийг эдийн засгийг боомлж манай улсыг эзэлж авахар зэхэж байна хэмээн мягмар гарагийн орой улс орон даяар цахилгааны хангамж сэргэсний дараагаар өөрийн нийгмийн сүлжээнд бичсэн байна. Та бүхэнд гадаад мэдээ хариулан анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.